За тэр ч яг юу. Энэхүү авгаах Стэний дээр ирэхэд Дипперч орчиндоо дасах гэж жаахан удсан боловч Мейбл бол аль хэдийн орчиндоо дасаад аль хэдийн энд амьдраад удцсан хүн шиг явж байгаа юм чинь. Ядаж байхад тэр зур Дипперийн авгаах Стэнч бүр хоёр дүү нараасаа дутгааргүй хүүхчиг зантай бөгөөд энэ газрын мухартай бол нууцлаг овоохоо гэд жуулчдад зориулсан газар ажиллаж юм идэхгүй жуулчдын мөнгийг дээрэмдэх гээд байгаа. За тэгсэр үзэг зөлөгтөд Мейбл ч одоо нууцлаг овооход орж ирсэн бандыг харангуйтаа шууд крашлаад нууцаар цагаан энтер дамжууллаа. Тэгсэн Мейбл тэрэн дээр би чамд таалагддгүй тийм мэдээж тэглгүй ах үгээ битсэн ч ах шиг. Айхтар нүрэмгүй өгч үнээрээ. Тэр зур Дипперч энүүгээр дэргээр тоосмоос арчид үнэн ажилтаа явж байдаг ба. Дипперч одоо Мейблийг харсан банд болгонтойгоо сэтгэх юм уу гэж асуугаад ч ах шиг. Бүр үнэн эсрэг тесрэг ихрүүд байдаг нас. Тэгэхээр үүний араас үзэг зэрэгтод манай гуравч Геодоны далдын майханд очиход ерөнхий үзэмч нь өөр болохоос бүр яг Стэний нууцлаг овоох шиг байдаг бөгөөд бүр өөрсдийн гэсэн зүстэй ч ах шиг. Ингээд бодлого Гидеоны шоу эхлэхэд Геодон гэж нэг айхтар том агуу шидтэн байдаг болов уу гэсэн чинь зүгээр нэг муу бацаан байж таардаг ба. Хөөхөн дуу муу дуужуулахдаа хотын хэдэн хүмүүсийг бүр янзыг тархитаж мархитаад өөртөө итүүлээд алж өгч байна. Гидеон энэ хэдэн дундаа хурган одны юм шиг байгаа мó.